Дараагийн мэдээ Орхон аймгийн Татрын хэлтээс аж ахуй нэгжүүдээс үн шилжилтийн тайлан буюу харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэхүйний тайлан 3 дугаар сарын 31-нд хүртэл хүлээн авч байна. Орхон аймгийн Татрын хэлтээс аж ахуй нэгжүүдээс үн шилжилтийн Татрын тайлан 3 дугаар сарын 31-нд дуустал хүлээн авч байна. Үн шилжилт нь харилцан хамааралтай компаниуд хоорондоо ажил гүйцэтгэх хийх замаар Татрын суурь бууруулах үйл ажиллагаа юм а. Татрын хэлтс дээр үн шилжилтийн тайлан хүлээн авахын ажил явагдаж байна. Үн шилжилтийн тайлан маань бол 2020 оны 1 сарын 1-ээс шинээр хэрэгжиж эхэлсэн Татрын багцлын шинжилгээ холбоотойгоор өгдөг болсон ийм шинэ тутам тайлан байж байгаа. Энэ тайланы хуулийн эцсийн хугацаа 3 сарын 31-ний дотор байгаа. Үнэхээр татварлагчид маань үн шилжилтийн тайлангаа 3 сарын 31-ний дотор илгээерэй гэж хэлмээрэн. За үн шилжилтийн тайлан илгээгээгүй тохиолдолд зөрчлийн хууль дээр базтай хариуцлагын харамжаа байдаг. За энэ маань бол тухайн төлбөрийн баримтын үнийн нүгийн 2% тэнцэх хэмжээний сурвал ногдохоор байгаа. Тэгэхээр харилцан хамаарал бүхий этгээдийг бол Татрын ерхий хуулийн 27 дугаар зүйл бол заасан байж байгаа. Тэгэхээр одоо үүнтэй холбоотой ажилгүйдлээ гаргасан болон за мөн гараагүй боловч тухайн татвар төлөгчийг маань үн шилжилтийн тайлан өгөхөөр нүүр утсан дээр нь байгаа тохиолдолд заавал энэ үн шилжилтийн тайлан бол өгөөрэй гэж анхааруулмаар байна. Орхон аймгийн хувьд үн шилжилтийн ажил гүйцэтгэхүйний тайланг 1624 татвар төлөгч хийлгээн дотоод үн шилжилтийн тайлан 38, ерөнхий үн шилжилтийн тайлан 38, нийтдээ 1700 тайлан хүлээн авна. Үн шилжилтийн тайлан 2020 оноос эхлэн шинээр авч байгаа учраас сургалт хичээлийг Орхон аймгийн Татрын хэлтсийн фэйсбүүк хуудаснаас үзэх боломжтой. Иймээс аж ахуй нэгжүүд үн шилжилтийн тайлангаа хугацаанд өгөхийг хүсье.